Од мөндөр сувх тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хятадаас физикч бэлгүүн кино шинжлэх ухааны нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевизээр зам 83.3 170 студионы Од мөндөр радиогоор хүрч байгаа. Өнөөдрийн дугаарыг хамтдаа жаргалтай Univision event итгэж байна. За өдрийн мэнд бэлгүүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу? Хятадаас гэдэг айгу заналтай хэлээд байна уу юу? Харин яагаад ч юм тийм заналтай л яваад орчлоо. Нэг жоохон үндэсхийг үзлэн сэрэгцэн сууж байгаа юм манай. За юу байна бэлгэрэ? Оо тайван ханаад төрж нэг ёстой хэвтэрт орж манад баларлаа. Тэгээ саяхнаас л нэг юм хөл дээрээ босол байж чинь. Одоо удахгүй нөгөө Итали руу нэг зуны сургуульд явахын тэрэндээ бэлдээл. Тэгингээ Last of Us-ийн part 2-ыг би нөгөө нэг part 2-ын баг юу юм бэ? 8 жил хүлээсэн бохгүй. Тоглоомын PC-н дээр гарах юм. Энэ чинь 8 жилийн өмнө юун дээр PlayStation дээр гарцсан. Тэгээ PlayStation байхгүй. Тэгээ PC-н дээр гарахын хүлээж байгаа. Саяхан харин нэг боломж гараад. Тэгээд Steam дээр худалдаж аваад тоглоод. Шгүй бас нэг өвдсөний нэг ачаар яг хоо жоохон хэвтэж тоглоом тоглох шүтээ. Тэгээ part 2-ын дуусгасан тийм сайхан мэдээтэй л байна. За баяр хүргэе. Ер нь өвдөж хөвтөгч бас хаяа даваа талтай юмнуудыг зөндөө байдаг юм шүү. Манай аав чинь өвдөд 3 хоног хөвтөгтэй тамхинаас гараад Монгол бичиг сурцсан гэдэг байгаа шүү дээ. Айхтар. Би өвдсөн бол юу орморноос бос зүгээр гифтж байгаа тэнд. Кино үзээд сайхан. Кино үзэж чинь гэдэг чинь бас ашигтай л байгаа шүү дээ. Юм хийж чинь гэсэн юм байна. За Last of Us гэдэг тоглоомноос сэтгүүлсэн ийм киноны тухай, цувралын тухай ярина тий. За тоглоом маань бол 2013 онд гараад гарсан эхний 3 хоногтоо 1.3 сая хувь борлогдсон юм байна. За тэгээд тэр дорой буюу 2014 онд тоглоомоор сэтгүүлсэн кино хийн. За кино хийх эрхийг Sony авсан юм байна. За гэтэл нөгөө нэг Nick Druckmann гэдэг биш Neil Druckmann гэдэг нөгөө нэг манай тоглоомыг бүтээгч байгаа шүү дээ. Тэрнтэй нөө Sony чинь хэрүүл болоод тэгээд ерөөсөө энэ төслөө цуцлыг хойшлуулъя гэд нэлээд байжгаад харин 2020 оноос HBO кино биш зүгээр цуврал хийя гэж одоо ажилдаа орсон юм байна. Яг хөө миний хувьд бол ямар ч байсан юу одоо эн чинь тийм 2013 онд анх PlayStation 3 дээр гарч ирсэн байхгүй. Тэгэхэд бол би PlayStation 3 таа байсан. Тэгээд PlayStation 3 дээр хамгийн анх тоглож үзээ Last of Us Part 1-ийг. Тэгэхээр яг үннийг хэлэхэд тоглоом нь тэр үед чи 12 жилийн өмнө анх гарч яхад би нэг сүртэй юм бодож байгаагүй. За нэг амар лаг тоглоомч гэж бодож байгаа юм. Тэр үед чинь би хамгийн гол нь юу дахиж тоглох гэжсэн бэ гэхээр нөгөө юуны Silent Hill-ийн remake гарсан байсан байхгүй. Тэгээ Silent Hill-ийг дахиж тоглох гээд тэгээ байжгаад маа нэг найз үт юм аа. Одоо 3D хийдэг. Тэр нөө бичээр нөө тоглоом тоглож найдалсан найзууд байхгүй. Тэгсэн чинь мань нөхөр нэг пост хийчих. Тэр ямар пост хийсэн гэхээр манай нөгөө гэртээ Last of Us-ыг эхлүүлээл тэгээ нөгөө гэрийнхэн зурагтан дээр эхлүүлж байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь бид нар жоохон ч байсан юм чи нөгөө гэрийнхэн зурагтан дээр нэг юм чөлөөтэй Windows гардаг ш тэр үед нь тоглолдог тий. Тэгээ ингээ эхлүүлсэн. Тэгээ тоглосон чи гэрийнхэн орж ирэл манай хүний тоглож байгааг нас харж мараал тий ингээл яг нөгөө нэг тоглоом эхэлж байхдаа таарахгүй гэрийнхэн яг цуг орж ирэл тий юм зумаа бэлтэнгээ цуг тоглож байгааг нь хараад тэгээ ингээд эхний chapter нэг дуусаад нөгөө нэг манай найз жоохон айгаалтай. Ээж аав нь ороод ирцэн. Баахан тоглолцсон тэнцээ. Тэгээ байдсан чинь ингэсэн гэж байгаа. Ээж нь юу наа чи ингээд дуусчих юм чи дахиад жоохон цаашаа явуул та гэсэн гэж. Тэгээ би тэр постыг үзчихээд энэ ямар сонирхолтой ямар амар тоглоом бэ гэж бодоо. Тэр чинь ингээд ерөөсө тоглоом тоглолтгүй хүний хүртэл ингээд сонирхлыг татсан байгаа байхгүй. Энэ ямар тэ сони ингээд. Тэгээд за 2 тоглоом хөдөлж ихгүй байж байгаа. Нэг тоглоом ядчихлаа нэг тоглоом авах гэсэн чинь 1000 төгрөг татцаа. Last of Us авах гэсэн. Тэгээ нөгөө нэг тоглоом зардаг хүнээс нь гойж байгаа юм чи. Би дараа ярьж танаас тоглоом аавна те. Тэгтээ ингээд өгийн мөгийн. Баахан хотлоо ярьж байгаа юм а тэр чи. Одоо тэг 1000 төгрөг өгөөгөө уучлаарай үзчихээ. Тэгээд Last of Us-ыг аваад Silent Hill-тэй гэж зүг. Тэгсэн тэр чи Silent Hill-ийг тоглох гэсэн манай гэрийнхэн нэг хэд хоногоор юунд яваад амралтанд яваа би гэртээ ганцаараа болтцсон. За гэртээ ганцаараа Silent Hill тоглоно гэдэг бол оршуулгын газар ганцаараа явж байгаатай яг адилхан зүйл. Тэр бол ерөөсөө маш эвгүй экспириенсүүдийн нэг. Тэгээ Silent Hill-ийг болоод Last of Us-ыг эхлүүлсэн чинь ерөөсөө эхний 2 chapter-ыг тоглоол байхгүй донтол
би шууд босоод ямар ч үсэн нэг гэрт бууз байсан бууз халаагаал яаж юм хэр нөхөө нэг хүн чинь угаасаа удаан тоглохоор үлсэн шүү дээ. Тэгэнгүүт нь биелийн мэдээл тоглох гээд байгаа байхгүй босхгүй тоглох гээд. Тэгэхгүй бол нөгөө босоод ингээл явчихгүй толгоонд бодогдоод дараа нь яах юм бол юу болж байгаа бол тий энэ яагаад ингэсэн юм бол гэл. Тэгээ бүр тийм амар хурдан оруулж ирсэн. Юм мартагдчихгүй тоглоомнуудын нэг байсан. Тэгээ бүр хитэр чи хэзээ юм бэ? 17 хэвцаа юм уу тий? PlayStation 4 дээр remake нь part 1 гэж гараад тэрийг нь бол яг PlayStation 4 дээр тоглоогүй. Би бүр 2023 он PC-н дээр тоглож ирсэн. Юу н цуврал нь гарсан шүү дээ. Цуврал нь яг HBO дээр гарахаас хэдхэн сарын өмнө тоглож дуусгаж ирсэн дахиж нэг. Тэгээ яг хоо тийм ер нь тийм нэг яг онцгой яг сэтгэл үлдсэн тоглоомнууд байдаг шүү дээ тий. Миний хувьд гэвэл Resident Evil яг тэгж үлдчихсэн байхгүй. Biohazard гэх тоглоом. За мөн бас Final Fantasy-гийн тоглоомнууд цувралууд их гоё байдаг. Тэрний яг тэр Final Fantasy 7 нь бүр өстэй маш гоё зохиолтой. Тэр ээж нь хөвч мөхөл ээжээ цөөрөм рүү барьж явж маавал тэр ч юм өстэй өөртөл авч явах юм чи. Final Fantasy 7 одоо би бас нөгөө тоглох гээд яатсан авцсан л байгаа. Тэгэхээр амжихгүй л яваад байна. Final Fantasy 7 бас миний хувьд яг нөгөө нэг юм хүүхэд нэгттэй энэ чи яг нөгөө хүүхэд наснаас ирсэн ностальжи тэнд явж байгаа байхгүй. Хоёр тэрний зохиол бол бүр үнэхээр энэ Last of Us шиг агуу зохиолтой юм тоглоом. Тэгээ ингээ харахаар ерөөсөө миний лав мэдж байгаагаар ямар нэгэн тоглоомыг кино болгоод тэгээ маш юм амжилттай кино адапташн хийсэн ерөөсөө хитгэн кинонууд байгаа. За тэрэн дээр яг Last of Us-аас өмнө бол би үнэхээр айж исэн. Яг үннээ л хэлээ. Last of Us бол үнэхээр лаг үнэхээр бүр ингээ тэ зүрхэнд ордог ийм тоглоомыг кино болголоо гингүүт. За эхлээ Sony худалдаж аавна гэж яхад бол угаасаа найдаагүй. Ягаад тэгэхээр Sony ямар нэгэн байдлаар кино хэрэг бүтлгүүтдэг ерөөсөө. Ялангуяа тоглоомноос кино хэрэг бүтлгүүтдэг. Тэгээд за яг уул нь бол нөгөө Японы компани гэдэг утгаар нь найдаж ирсэн. Гэхдээ тэгээд за болиё гэд. Чи нэг нь Америк, нэг нь Япон хоёр соёл байгаа тий. Тэгээд за энэ угаасаа бүтэхгүй байх. Тэгээд угаасаа нөгөө хэрүүл маргаан болоод эн чинь бөө юм болсон байхгүй юу. Тэнгүүт нь за азны коли ашгүй. Тэгээд дараа нь HBO авлаа гэд. Тэнгүүт нь жоохон хардаад би чи нөгөө нэг HBO үздэг л дээ. Тэгээ HBO сонирхдаг болсон чинь харин нөгөө юу хийсэн? Чернобылыг хийсэн нөхөр чинь адапташн хийж байгаа гингүүт нь тийч хүний найдвар их систем байгаа шүү дээ. Хөөп ихсээ. Тэгээ айгу ингээ өчгтэй хүлээгээд ер нь бол одоогоор миний хувьд Final Fantasy-г тооцохгүйгээр шүү. Final Fantasy-г тооцохгүйгээр тоглоомыг маш амжилттайгаар киноны цуврал болгож чадсан кино Last of Us. Тэгэд хамгийн гол нь тоглоомыг кино болгохоор яадаг вэ гэхээр их тэр кинонууд тухайн тоглоомны сүнсийг алдчихдаг байхгүй. Яг тэр тухайн тоглогч тэрийг тоглож байхад авж байгаа мэдрэмж гэж байгаа. Түүх гэж байгаа. Хамгийн гол нь тэр тоглоомны нөгөө шууман түүхийн өрнөл гэдэг юм байна. Тэрийг аваачаад ингээд өөрчлөөд ч юм. Одоо энэ дээр хамгийн том фейлдсэн бүр ингээд энэ франчайзыг бүр хог дээр үсэргсэн жишээ бол Resident Evil юм л да. Тэр кинонууд бол бүр ингээд сүүл рүүгээ одоо болооч баг наад мөнгөний чи буцаагаад үгүй наадах хийхээ бол энэ агуу франчайз бүр ингээд хог дээр үсэргэж байгаа байхгүй. Ийм болгоцсон. Яагаад ингэж яах вэ? Ерөөсөө л тэр Resident Evil гэдэг тоглоомны амин сүнс ерөөсөө тэр кинонууд тэр бэдгүй байхгүй болцсон, өгцөн. Тэгэхээр тэрийг хинч үдсэн гоё санагдахгүй. Бүр ингээд захын нөхөр үдсэн ч тэр гоё санагдахгүй болчихж байгаа. Last of Us бол ингээгүй. Яг тэр одоо манай нөгөө нэг Naughty Dog-ийн одоо нэг co-founder шүү дээ, захирал нь. Тэр нөхөр цуг зохиол дээр нь ажилласан тулдаа Last of Us гэдэг цуврал бол ерөөсөн маш сайн тэр арга ясыг бол айгуу сайн барьцсан. Ямар сандаа ингээд үзэж яхад тэр арга ясыг сайн барьсан учраас үзэгч хүртэл тэнцээ дараа нь юу болох юм бол энэ ямар гоё түүх вэ те. Ялангуяа Last of Us цувралын хамгийн гайхамшигтай нэг юм нь анги болгон яг тоглоом тоглож байгаа хүн ямар мэдрэмж тухайн чаптераас авдаг вэ гэдгийг тултал нөхцөн ерөөсөн. Тэгээ тоглоомын ингээл тоглож явах би нэг чаптер ингээл тоглоход тэр чинь нэг юм богино sub story яваад өнгөрч байгаа шүү дээ. Тэр сториноос хүн чинь нэг юм за бодол аавн тий яг одоо ингээд нэг юм классикээр ярих юм бол нэг юм одоо нэг эстетикийн мэдрэмжүүдийг би аав. Яг тэр мэдрэмжүүдийг ингээд өгцөн байдаг бүр үнэхээр агуу үнэхээр гоё санагддаг. Ялангуяа одоо нэг эпизод 3 байгаа шүү дээ. Манай хосын тухай нөгөө хоёр залуу тий. За тэр бол ерөөсөө бүр үнэхээр энэ Last of Us Part 1-ийн season 1-ийн бол хамгийн одоо climax анги нь би бүр надад бол бүрийн сүүлийн хэдэн ангиас илүү энэ манай хоёрын тэр хайр дурлалын түүхийг гаргасан тий.
Тэр бол бүр үнэхээр ёо ямар гоё юм бэ. Үнэхээр агуу санагддаг. Тэрийг бол үнэхээр гоё хийсэн. Дээрэс нь маш бүтээлч ажилласан энэ анги дээр. Яагаад тэгэхээр яг үнэндээ ингээд тоглоомыг тоглож явахд бол энэ хэсгийг тийм ийм сэтгэлд хүрсэн түүх болоод өнгөрсөн юма гэдгийг мэдхийн тулд одоо нэг лоурууд гэж байдаг л да. Last of Us-ын тоглоом дээр ийм захианууд байдаг. Энэ тэнд ингээд үлдээсэн захианууд байдаг. За Canon дээр бол энийг нэг юм хальтхан л харуулсан. Гэтэ тэр нь ч болсон юм. Баян юм харуулдаг хар чинь үзэгчдэд сонин штэ. Тоглож байгаа хүнд онцгой тий тэр чинь. Тэнгүүд тэр лоуруудыг уншихаар яадаг вэ гэхээр ингээд түүхүүд байдаг байхгүй. Энд юм боллоо тий. Би хазуулчлаа ингэчлээ гэд. Тэр түүхээс л манай хоёрын тэр үнэхээр гайхамшигтай түүхийг олж мэддэг. Яг энэ дээр агуу гоё креатив ажиллаад, бүтээлч ажиллаад Canon дээр нь агуу гоё зохиол болгоод жижигхэн нэг бараг тэр 3 дугаар анги бол ерөөсө бүрэн хэмжээний кино шиг штэ тий. Ерөөсө үнэхээр юм гоё оруулж чадсан. Би бүр тэр ангийн нөгөө үзчихэд бүр ингээд сонирн болоод тэгээ ингээд тоглоомныхоо тэр чаптер руу дахиж очиж тоглоод тэгээ эн чинь нөгөө Canon дээр тоглоом дээр бол манай хүн амьд байдаг байхгүй. Нөгөө хоёрыг чинь чи ингээ үлдээд намайг орхиод яваа гэдэг нь өөрөө өнгөрөөд нөгөөх нь амьд үлддэг. Canon дээр бол хоёулаа ингээд харилцсан амиа оруулж байгаа шүү дээ тий. Тэгээ ингээ амьд үлдчихэд нэг юм жоохон хэцүү болцсон. Тэр хэцүү болцсон нь манай Эли гэдэг дүр тэнцээ ингэж нөхөж дэвтээж өгч байгаа тий. Айгу юм хатуу хөтүү болцсон сэтгэлийг Эли маань дэвтээж өгөөд тэгхдээ тэр лөөрүүдийг уншаа мэддэг байхгүй. Ийм гоё гайхамшигтай түүхөр үнсэн юм. Тэгээд тэр юуг дахиж тоглож ирсэн. Би бүр яг тэр анги гараад хүлээж байгаа л үзчихээл ёо энийг бүр ямар гоё хийв. Энийг ер нь дахиж тоглох хэрэгтэй юм байна. Тэ ер нь бол яг нэг за зомбиг хэн хаашийн. За нэг инфект халдвар авцсан нэг хүмүүс байгаа тий. За тэр бол яг мэдээж киноны тоглоомын киноны тэр сонирхолтой хэсэг нь байж болно. Харин хүмүүсээ тэр тоглогчтой яаж татах вэ гэдэг тэр маш гоё драмуудыг оруулж өгсөн. Чиний сая хэлдэг тэр 3 дугаар анги бол бүр үнэхээр хоёр ижил хүүсний ингээд хайр сэтгэл гарч байгаа шүү дээ. Тэр чинь одоо за биднэрт жоохон шин байна. Тэгээд үзэхэд жоохон тухгүй байдаг. Гэх мэтчлэн асуудлууд байдаг те. Гэтэл тэр хоёрын хайрын түгийг хараад юу вэ ч одоо ийм хайр гэж байдг юм уу гэтэл бүр уйлтал авч байгаа байхгүй тэр чинь баг. Харин тийм тэр бол бүр үнэхээр юм сэтгэл төрдөг. Айгуу гоё тоглоом дээрээ ч гэсэн их гоё чаптер, Canon дээрээ ч гэсэн гоё чаптер байсан. Тэгээд яг хуу бас одоо ингээд энэ Last of Us өөрөө юу юм баг юм. Яг одоо ингээд түрүүний infected гэж байгаа тий халдвар авсан хүмүүс гэх. Энэ маань өөрөө айгуу онцгой ийм кейс л дээ Last of Us дээр. Ягаад тэгэхээр одоо ингээд хоёулаа нэг өмнөх ийм зомбитой тоглоомнууд бол энэ кинонуудыг бодъё л доо. Жишээ нь одоо түрүүний жишээ тий Resident Evil монголоор чөтгөрийн байш ингэж орчуулад идэв лээ тий. Сонио орчуулдаг. Тэгээд миний агуулсан санаж байгаа яг 21 жилийн өмнө TV5 дээр 2 дугаар анги гарч гарч үзчихсэн баха би. Тэгэхээр яг Resident Evil гэдэг энэ одоо франчайз бол өөрөө бас тоглоомноос гаралтай. Энэ чинь айгүй лаг тоглоом бүр үнэхээр лаг паслуудын нэг үнэхээр лаг пасл. Одоо ч гэсэн тоглоом нь айгүй гоё. Би бас тоглохгүй худалдаал авцсан л байгаа. Тэгээ үнэхээр амжихгүй одоо энэ зуныг нөгөө нэг энэ Resident Evil-ийг дахиад ремейкүүд хийсэн байхгүй тоглоомын. Тэгээ тэдний дахиж тоглож дуусгах гэдэг. Тэгээд хүлээсэн маа энэ зуныг жоохон тоглож тархин амар аял гэж бод. За тэр яг вэ. Тэгээ ингээд Resident Evil-ийн зомбиг харахад тэнд нэг юм вирус байгаа шүү дээ. Тэгээд энэ нэг Umbrella Corporation гэдэг газар ингээд нэг вирус бүтээгээл тэр вирусаараа хүн ингээд санаандгүй хүмүүсийг халдварлуулсан тий. Тэр нь яг яадаг вирус чинь мэдхгүй тий. Тэр бол цэвэр юм фантази байгаа байхгүй юу? Ерөөсө уран зохиолын фантази явж байгаа тийм чи. За ийм байна. Нөгөө талаас их зомбитой кино бол нэг юм үл мэдэгдэх вирусууд гардаг тий. Одоо нөгөө 28 өдрийн дараа Walking Dead ингээд энэ бүх зомбитой кинонд бол дандаа л нэг юм вирусууд гарч идэг. Тэгээ энэ вирус нэг юунаас яаж бүтээд байгаа юм те? Яаж энэ хүний тархи мэдрэлийн системтэй холбоо үүсгээд тэгээ ингээ хүнийг ийм зомби одоо энэ чи одоо зомби гэдэг чинь амьд үхтэл гэсэн үг шүү дээ те. Одоо монголоор их гоё салгансан хүүрэг орчилсан байлаа. Тэр бол бүр их гоё орчилга байгаа те. Салгансан хүүр гэдэг салгансан хүүрүүд л ингээл явж байгаа шүү. Тэр чинь ингээл алхаад явж идэг. Гэтэ өөр нэгсэн ухамсар байхгүй те. Гэтэ нөгөө нэг юм аратны шин чанарууд нь байж идэг. Хүнд бол тодорхой хэмжээний нөгөө аратны шин чанар байдаг шүү дээ. Тэр нь ингээ байж идэг ийм юм ингээ явж байгаа гэсэн. Ингээд нэг юм яг үнэндээ ингээ сайенсийн өнцгөөс нь харах юм бол жоохон чизи гэдэг хөөх. Жоохон юм хямдхан те. Нэг юм вирус гингүүд өнөөдөр их микробиологчид, эволюцийн биологчид, за ихэнх зарим физикч нар ингээ бид нар юу мэдэх вэ гэхээр ер нь л нэг хүний биеинд гаднаас орж ирлээ гэхэд хүний бие тэр вирустай шууд тэмцдэг. Яаж тэмцдэг вэ гэхээр бид нар халуурдаг байхгүй тий. Халуураа дэмэрдэг шүү дээ цаахаа. Тэгээ ингээ халуурж хагаад
дасан зогцоод нөгөө вирус чинь бидний биед ороод яаж чадхаа болчихдог. Тэгэхээр ийм кейсүүд бол маш их байна. За хамгийн алдартай кейс одоо сүүл тохиолдсон кейс бол ковид биш те. Өнөөдөр яг ковидын зарим трейтүүд мэдээж явж байгаа л та энэ хэдхэн жил өнгөрч байгаа учраас. Гэхдээ жишээ нь 100 жилийн өмнөх ханиад байна. Тэр бол өнөөдөр бидний мэддэг зүгээр намрын томор шүү дээ те. Өвдөл болохоор гарч ирдэг энэ томор л явж байгаа. Гэхдээ энийг яадаг одоо им гэж байдгүй шүү дээ. Энд чинь нөгөө вирус учраас. Вирустай чинь хүний дархлаа өөрөө тэмцээд тэгээ хүн энэ чинь өөрөө адапташн сурдаг. Тэгэхээр ямар нэгэн ийм вирус байх юм бол за зомбигийн вирус тархлаа гэхэд нэг популяцийг дүүргээл гэхдээ эн чинь нөгөө үхэлт хүргэдэг вирус байгаа шүү дээ. Үхэлт хүргэдэг вирус яадаг вэ гэхээр тархалтайгаа уруу хамааралтай байдаг байхгүй. Хэдийн хэмжээнд хурдан өхүүлэн төдийн хэмжээнд баг тархна. Эбола шиг. Баг гац тархад тэгэл баггүй болчихно. Тэгэл дархлаа тогтоол ч юм уу ингээ асуудлууд одоо үүсээд тэгээ байхгүй болчдаг. Тэгсэн чинь ийм зомби вирус гарах юм бол тийм байдал үүсээд тэгээ ер нь юм бодит амьдралд хол болчихгонгод энэ тоглоомнууд ягаад ч юм тэнгэр дээр байгаа гэдэг тэгэхгүй. Ягаад ч юм нэг юм те үлгэрийн юм гэдгийг мэдэгдээд байдаг. Тэгсэн чинь Last of Us-ыг хийхэд манай Naughty Dog гэдэг студ маань хэдэн хүмүүс захиалсан байна. Ялангуяа энэ нөгөө нэг зохиолын бичсэн тэгээ тоглоомын найруулга хийсэн хүмүүс юу хүссэн бэ гэхээр за энэ тоглоомон дээр гарч ирэх зомби буюу халдвартай хүмүүс эдгээр хүмүүс маань аль болох тэ реалистик байх хэвээр. Аль болох энэ чи реалистик кейс тавьмаар байна. Тэгээд нэмэх нь өмнөх бүх төрлийн зомбинуудаас өөр байлгамаар байна гэж байна. Мэдээж тэр шин чанаруудыг агуулна. Гэхдээ нэг юм онцгой тэ тэдрээс юм ялгаатай байлгаж иш бид нөгөө нэг юм бусдаас ялгарлын гар бичгээ олж авна гэж байгаа байхгүй. Тэгээд судалгаа хийсэн байгаа юм. Бүр ингээд баг гаргаад заяа тийч. Бүгд бүтэн сайенсийн баг тавьсан байхгүй. Ингээд харахаар баг нөгөө интерстеллар шиг. Интерстеллар чи тэгсэн шүү дээ тий. Тэнцээ болж байгаа бүх юмнуудыг тайлбарлахын тулд баахан сайенсийн хүмүүсийг цуглуулж агаад янз янзаар ярилцсан байна. Naughty Dog-ийн тэгээд ингээд гаргаад хамгийн боломжтой нь юу гэсэн бэ гэхээр тодорхой төрлийн фангаюуд байдаг. Одоо нөгөө юунууд мөөгөнцрүүд юм да. Мөөг болон мөөгөнцрийн төрлийн ийм одоо эн чинь бол яг ургамал биш шүү дээ. Мөөгөнцөр бол яг ургамалч биш. Хүнч биш амтанч ийм нэг мөөгний төрлийн юм. За энэ мөөгний төрлийн зүйлийг олсон байгаль дээр үнэхээр байдаг ийм зүйл. За хэрвээ манайхаа одоо ингээд гоё дулаарч जैन те тэгээ наадмаар ингээд гадагшаа дотгошоо явцгаах байх. Би ингээд бүр ингээд зөриө захимаар байгаа. Та нар шоргоолцсны үр ч юм уу голын хэрэг дээр очиж буух юм бол толгоогүй шоргоолц хайх хэрэгтэй заяа. За толгоогүй шоргоолц ингээд бэж идэг байхгүй. Тэгэнгүүт толгооноос нь ингээд ургамал ургаад гарцсан баг. Яг мөг шиг харагддаг. Зарим бүр ингээд ийм мөөгний дэлбэтэй тийм мөөгнүүд бэж идэг байхгүй. Тэгээ зарим нь ингээд хамгийн эвгүй нь яадаг вэ гэхээр хөдлөөд явж идэг. За хөдлөөд явж идэг тийм шоргоолцнууд байдаг. За эднэр яаж юу болсон бэ гэхээр энэ зарим төрлийн фангаюуд шоргоолцсон дотор ороод шоргоолцны мэдрэлийн системийг идээд тэгээд тархи руу орчиж байгаа. Тэгээд ерөөсөө тэр шоргоолцыг бодит зомби болгож хувиргаж байгаа байхгүй. Тэгээ яадаг гэхээр энэ нөхдүүд чинь нөгөө мөөгчин болохоор ингээд агаарт спор байдлаар тархдаг шүү дээ. Одоо нөгөө энэ чинь тундас байдлаар тий агаар туслын замаар гэдэг л одоо ийм байдлаар ингээд тархдаг тийм тоосон зөрүүлтэй ингэж тархдаг. Одоо нөгөө цэцэг тоосоо хүртэн гэдэг шиг тэрнтэй адилхан. Ингэж тархахын тулд нөгөө шоргоолцуудыг өндөр газар аваачдаг. Ямар нэг модны дээр эсвэл ингээ ургамлын навчны дээр аваачаад тэгээд толгойг нь задарч гарч ирээд гэд үлээчих чинь гэсэн өөрийг. Одоо нөгөө нэг дандалион байгаа шүү дээ. Багвахай цэцэг тэрийг ингээл үлээхээр нэхгүй хийсдэг шүү дээ. Тэр шиг үзэгдэл бий болж байгаа гэсэн тийм чинь. Тэгээд тархаад бусад шоргоолцнуудыг иддэг. Яг хаа азар энэ бол шоргоолц болон шоргоолц төсттэй задгаа цусны эргэлтийн системтэй маш энгийн мэдрэлийн системтэй ийм амттыг халдварлаж. Тэгэхээр ийм зүйл хараар. Тэр яг Naughty Dog бол яг энийг олоод тэгвэл кейсийг ингэж тавья гэсэн нь маш амьдралд ойр. Ерөөсөө наа чи хүнийг халдварлуулах яах юм. Асуулт нь амар өгөөс ерөөсөө маш эвгүй асуулт байгаа хгүй. Наа чи хүнийг халдварлуулах юм бол хүний мэдрэлийн системийг идээд хүний тархи руу очиж суугаад тэгэл эн чин яг л зомби шүү дээ тий. За тэд нар юу хүсэж юм гэхээр үр удмаа үлдэхийг амьд үлдэхийг хүснэ. За үр удмаа үлдээж амьд үлдэхийн тулд яг бусдыг идэнэ. Бас одоо ингээд канон дээрээс нь харах юм бол ингээд ханан тархацсан юм баахан мөөгнүүд байгаа шүү дээ ерөөсөө тий. Тэгээ ингээд ийм нөгөө юм маск зүүдэг шүү дээ. Тэр споруудаас нь хамгаалдаг. Тэр чинь ингээд хамсаглал юу авчиж байгаа байхгүй. Халдвар авчиж юм чинь тийм тэр нь бас их амар тийм хамсаглал халдвар аав гэдэг чинь юу гэсэн үг юм бэ бурхан. Тийм амар юм халдвар юм үүсдэг. Тийм юм одоо зохиолын шинжлэх ухааны суурийг бий болгосон бүр үнэхээр лаг санагдаж байна. Бид юу бүр уншичаад юу ямар амар юм бэ гэж. Ер нь тэрнээс хойш жоохон мөөгнөөс айдаг болсон. Гэтэ яг мөөгний нэг давуу тал нь бас нэг юм янз янзын панспермийн онлууд байдаг л та нөгөө. Ясмин дээр амьдрал бол мөөгөөр
зөөгдөж ирсэн байж магадгүй гэдэг юм. Бараг зарим нь бол юм conspiracy theory ч байгаа, зарим нь бол жинхэнэ шинжлэх ухааны онолууд ч байгаа л да. Панспермийн онол гэдэг. Өөр гариг дээр ч юм уу өөр ингээд сансар огторгууд үүсцэн солир дээр ямар нэгэн юм мөөг бол дороо үсчдэг. Мөөг бол ингээд зүүн нь хаач амьдарч чаддаг аимшигтай амтан байгаа. Амтан ч гэсэн аимшигтай зүйл байхгүй тий. Тэгээд дэлхийд ирээд эхлээд дүүрэн мөөг үсээд за тиймгүүд нөгөө мөөг чинь тодорхой орчин ингээд хөвсөж өөрчлөгдөв гот ургамал болоод амтан болоод явсан гэж магадгүй тийм онол. Тэр нь бол надад бүр ингээд ёо ямар амирын бас дээрэс нь ёо ямар амир лагийн гэж бодчих. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлэе билгүнэ. За тэгээ. За өнөөдрийн дугаарт маань хамтдаа жаргалтай Univision ивент итгэж оролцож байгаа. За хоёулаа Last of Us-ийн цувралынхаа 1-р бүлгийг ярьж байгаа бол яг одоо Univision-ы HBO багцыг идэвхжүүлээд Last of Us-ийн 2-р сизнийг шууд үзэх боломжтой болсон байгаа юм байна. За Univision болохоор HBO кино компани оригинал цувралуудыг албан ёсны эрхтэйгээр яг тухайн 7 хоногт нь Монгол орчуулга дуу оруулалтаагаар үзэх боломжийг олгож байгаа. За энэ ч юм бол HBO дээр нэг өдөр одоо бүтэн сайнт ч юм уу нэг анги гараад ерөөсөө тэр дороо HBO-ийн Univision-ы HBO багцд Монгол дуу оруулалтаа орчдөг байхгүй. Тэгэхээр ерөөсөө дэлхийн нийтдээ шууд хөл нийлүүлээд яг зэрэг үзээд өөрийнхөө ихэлээр үзэх ийм боломжтой. Ийм гоё боломжийг олгоцсон байгаа юм. За чи 2 дугаар бүлгийг үзсэн байна уу? Би одоо нөгөө тоглоомоо тоглож дуусгах гал үзгээл тэгээ хүлээгээ явж байна. Тэгсэн ч бас их гоё санагдлаа. Одоо нөгөө бид нар чинь ялангуяа тийм ингээд HBO дээр гарч байгаа цувралыг Монголоос ингээд үзээг юм уу албан ёсны эрхийн тэр өмнө бэдгүй байхад шүү дээ. Ядаж нэг 3 хоног 7 хоног хүлээдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо юу вэ? Шууд нэгтгэн оройн гарангуут нь тэгээ бүр Монгол дуу оруулах та. Тэгээ Монгол орчуулгахтаа үзэн гэдэг бол үнэхээр гоё санагдаж байна. Яалтчгүй ингээд юм хөгжөөл яваад хахаар тэгээ энэ боломжийг бас Univision шууд тэр дор нь өгч яадаг чинь үнэхээр гайхалтай. Тэр бол үнэхээр гоё юм. Тий, эн чинь бас хүүхдүүд бид залуучуудад маш гоё оруулж байгаа том хөрөнгө оруулалт байгаа байхгүй. Бид нар ямар нэгэн байдлаар хулгайгаар ч юм авч үзэх тийм одоо сэтгүүтэй байсан бол одоо тех хэрэггүй. Та зөвхөн Univision-ы төлөөл HBO багцаа идэвхжүүлээл ийм гоё боломжийг тэгээд албан ёсны эрхтэйгээр гээд тэр нь бас өөр их гоё тий. Сэтгэлд их үеиг байдаг. Тийм чи одоо нэг би юм пираталж чинь гэдэг гим одоо тий дотроо гүйлт мэдрэхгүй шууд үзэн гэсэн үг шүү дээ ер нь бол. Тий. За ингээд Last of Us цувралын 2 дугаар бүлэг маань одоо дууссан байгаа юм байна. За тэгэхээр та яг одоо HBO одоо багцаа идэвхжүүлээд бүх ангийн binge watch буюу нэг дор одоо нойроо хугаслан барин үзэх ийм боломжтой байгаа юм байна. Энэ бүр нойроо хугаслаад ч үзэхээр бүр үнэхээр гоё цуврал байгаа болохоор тэгэхээс ч аргагүй бах та. За. Ер нь бол гэхдээ Last of Us бол HBO-гоос гаргасан одоо нэг Чернобылээс хойш гаргасан хамгийн сайн цувралуудын нэг байгаа. Ямар ч зүйл миний хувьд бол тийм байна. Тэгээд энэ нь бол бас нэг гоё юм ингээд түрүү нэвтрүүлэг эхлэхээс хойш Ибаавтай яриад байгаа юм. Маш цөөхөн хитгэн кинолонууд л ерөөсөө тоглоомноос маш сайн адапташн хийсэн байдгийг хамгийн одоогоор ингээд сайн болсон адапташнуудын нэг бол Last of Us байгаа. Энийг бол заавал үзэх хэрэгтэй л те. Тэгээ ингээд өмнөх яриалгаа ороход кинон дээр одоо нэг тоглоомын дээр зомби буюу халдвар авсан хүмүүс маань нэг иймэрхүү те мөөгөнцрийн халдвар авчих юм бол яах вэ гэдэг ийм юмнуудыг ярьсан байна л та. Тэгсэн кинон дээр энийг илүү баяжуулаад илүү бодиттой болгож өгсөн. Тэгэхээр яасан гэх нь part 1 дээр 1-р үлрэл эхлэхэд одоо ингээ нэгэнд гарцсан юм чинь жоохон спойлертой ярил л та те. Нэг хідэн уур амьсгалын өөрчлөлтийг судалдаг эрдэмтэд сууж хагаад за одоо бид нар ингээ дэлхийн уур амьсгалыг яахгүй бол анхаарахгүй бол болохгүй шүү. Яасан гэсэн чинь нөгөө нэг энэ шоргоолцыг халдварт оруулдаг фангай чинь ягаад шоргоолцсон дотор амьд үлдэж чадаад байдаг вэ гэхээр шоргоолц чинь задгаа цусны эргэлттэй хүүтэн цустай амтан багхгүй нэг гэсэндээ тий. Тэгэхээр ингээд тийм хүүтэн орчинд амьдраад байна гэсэн. Эн чинь хүн рүү орвол ягаад хүнд ингэ нөлөөлдөг вэ гэхээр хүний биеийн температур чинь 36.5 шүү дээ. Цельсиэр тий. Цельсиэр 36.5 чинь нэлийн халуун багхгүй. Хүн бол айгүй халуун шүү дээ. Тэгээ хүн тэрх ямар сандаа гоё идэг шүү дээ. Ялангуяа өвлөг. Тэгэхээр ингээд ийм халуун дотор нөгөө фангачи оронгууд өөрөө энэ халуунд байж чадахгүй устчихдаг байхгүй. Гэтэл өнөөдөр сүүлийн 100 жил дэлхийн дундаж температур ихсэж байгаа. За энэ бол үнэхээр бодит аюул. За энийг үнэхээр кино өөрөө оруулж өгснөөрөө машлаг шийдэл байсан. Энэ бол өнөөдөр яг хүн төрөлхтөнд тулгараад байгаа хамгийн том аюулуудын нэг. Юун тэр ангараг руу явах, юун сарыг колончлох те. Хамгийн чухал зүйл бол бид нар өнөөдөр энэ дэлхийгээ шатж байгаа зуух болгоо хайчихгүй хичээх хэрэгтэй. Тэнийг оруулж энэ санааг хүндсэн. За энэ хэрэг үргэлжлэх юм бол эн чинь нөгөө нэг амьд амтан гэдэг чинь өөрөө үнэхээр юм онцгой шин чанартай.
Тэр онцгой шин чанар нь юу гэхээр орчиндөө тасдаг байхгүй. Орчиндөө тассны ачаар өнөөдөр хүн гэдэг амьтан бий болсон байж байгаа шүү дээ. Үүнтэй адилхан бусад организмууд ч гэсэн орчиндөө тасна. Ингэж орчиндөө тасаад нэг хэдхэн температураар дэлхийн одоо за жишээ нь дэлхийн дундаж градусныг дахиад 3 градусаар нэмэгчлээ гэж бодъё л доо. Тэгэхэд яг тэр 3 градусд тэсвэртэй байдаг тийм төрлийн фангаяд одоо мөгзүүд үүсчих юм бол энэ дуракууд чинь хүний биеийн дотор амьдарч чадах байхгүй. Хүний биеийн дотор амьдрах юм бол шууд бидрийг халдварт оруулаад тэгэл нөгөө энэ зомби апокалипс гэж нэрлэдэг шүү дээ. Энэ зүйл маань бодитоор бий болох боломжтой болно. Тэгээ энийг яг ярьснараа их одоо амьдрал жоохон ойр гэх юм уу те. Яг 100% энэ бодит байдал төр үүсэх үгүй их хэцүүлтэй. Яг гэх юм нөгөө хүний мэдрэлийн систем чинь шоргоолцны мэдрэлийн системээс хэд дахин нарийн бүтцтэй юм ба. Тэгэхээр дахиад нэг хэдэн жил хэрэгтэй авах. Гэхдээ ийм магадлал, ийм аюул байгаа шүү гэдгийг бүр энэ ялангуяа энэ төрлийн энэ мөгөн зэрэг судалдаг эрдэмтэд нь анхааруулж яддаг баг. Ийм аюул байна. Манайхан одоо нөгөө нэг яхаа болооч те. Энэ CEO ялгаруулдаг зүйлүүдээ болооч. Тэхийн дулаарлын эсрэг хідүүлээ тэмцээ гэдэг багхгүй. Тийм ийм аюул үнэхээр байдаг. Тэгэхээр энийг кино өөрөө ингэж шууд өөртөө тусгаж авснараа айгу одоо мундаг байгаа юм л та. А дээрэс нь өөр кинон дээр нэг баяжуулж одоо шинжлэх ухааны талаас нь ярьж байгаа. Юу баяжуулж гаргасан бэ гэхээр тоглоомын дээр ерөөсөө манай Эйли ямар магадлалаар одоо дархлаатай болцсон бэ гэдгийг гаргадаг. А ээжийнхэн тухайн нэг л зүйл дурддагдаг, тэр нь захаан дээр дурддагдаг. А кинон дээр болохоор ээж нь халдвар авахтаа өөрөө жирэмсэн байдаг тий. Жирэмсэн байдаг. За энэ ч юу болж ийн гэхээр яг түрүүний дасах процесстэй адилхан зүйл болсон байж магадгүй гэж байна. Одоо нэг Last of Us-ын science-ыг сонирхдаг хүмүүс. Яасан гэхээр ургийг одоо тээж байгаа их халдвар аваад тэнгууд ураг биеийн дотор байхдаа халдвар аваагүй байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр нөгөө ураг тэр тухайн биеийн дотор байхдаа төрөх төгцсөн байгаа. Тэгэхдээ нөгөө нэг өөрөө бас тийм чи дасан зогцож байгаа байхгүй. Дээрээс нөгөө ураг чинь маш их stem cellтэй байгаа. Stem эсүүдтэй байгаа учраас тэр нь шууд дасан зогцоод өөрийн автомат тархлаатаа тийм ураг төрсөн байх магадaltaй гэдэг. Энэ бас өөрөө айгүй юм боломжийн сонсогдож байгаа өстэй тий. Гинтл нэг юм дархлаатай нөхөр гараад ирсэн гэхээс илүү айгүй боломжийн сонсогдож байгаа. Тэгэхээр кинон дээр ингэж баяжуулж өгсөн тоглоомын зохиолыг илүү юм өргөн цар хүрээтэй илүү гоё болгосон. Тийм учраас энэ кино бол яалчгүй ингээд юм нэг үзчих юм бол чиний түрүүний хэлдгэр binge watch хийхээс аргагүй заяа. Би бол ерөөсөө одоо ингээд айгүй мэдээд байгаа юм. Би part 2 season 2 эхлүүлчихвэл яг гай болж дахиж ханиадаа хүндэртлээ үзэн. За одоо ингээд ханиад бүрэн яг идгээгүй байгаа дээ. Амьдралд анх удаага л ийм амар ханиад тусаад анх удаага л бараг 5 хоног хэвтэрд орж үзлээ юм ч гэдэг. Йоо ханиаднаас болж штэ. Тэгээ ингээд яхад юм байсан уу? Чи ч бараг халдвар авчаад байгаа юм шүү. Аяанда зомби болоод байгаа юм. Маш удаанаар. Тэгээ ингээд яах юм бол агуул бол ингээд ханиадаа хүндэртлээ дахиж binge watch хийнэ гэдэг юм мэдээд. Тэгээ би бас нөгөө муу зантай яагаад гэхээр юм хүлээх надад хэцүү байдаг хөхгүй. Тэгээ ялангуяа юм кино мянон дээр. Тэнгүүт шууд бүгд нь гараад дуусангууд нь нэг сайхан хоол хийж тавьж байгаа л тий. Тэгээ нэг хийх ажил мэжлээ бүгдийг хийж зэгцэлж байгаад нэг яг 2 3 хоногийн зай гаргаад галзуулчдаг байхгүй тий. Нэг чирээ сэтгэлд үеиг байдаг. Тэрийг тэгж үзнэ гэдэг юм мэдээ та. Тэр яг тоглоомноос харахад бол part 2 бол илүү өргөн түүхтэй болсон байх хэвээр. Нэгт. Ягаад тэгэхээр part 1-ийн түүх бол ерөөсөө манай Joel болон Ellie гэдэг хоёр дүүний хоорондын харилцаа байгаа тий. Энд ч маш манай Joel бол ингээд бөөн зовлон үтцсэн нөхөр байгаа шүү дээ ерөөсөө охиноо ингээд алдсан. Хүнд итгэх итгэл нь байхгүй болсон. А дээрэс нь энэ канон дээр маш чухал нэг юм гаргадаг нь юу вэ гэхээр яг юм апокалипс болонгод хүмүүс тийч хуваагдсан байдаг тийм үү. Федрач гэж яах шиг Fireflies гэдэг ингээд хуваагдсан байдаг. Тэгээ иймэрхүү зүйл бол бас өөрөө айгүй реалистик гэдгийг харуулж өгдөг л дээ. Тэр дунд зөв зүйл хийх гээд явж байгаа хүмүүс ч гэж байдаг тийм ийм асуудал. Тэгээ энэ дээрээс яг би чансаас нэг юм асууя гэж бодсон. Хэрвээ чи Joel байсан бол тийм үү. Хэрвээ чи Joel байсан бол за ингээд Америкийн хөндлөн гултанд дуулж байгаа. Нэг гэсэндээ монголоор ярих юм бол өмнө говьс дорногоо хүртэл явчихж байгаа гэсэн үг тийм. Монголын дорндоос юу нөгөө тийш л явах хэрэгтэй. Тийм дорндоос нөгөө тийш өмнө говьс дорногоо гинэ тийм. Нөгөө зах руу ингээд явчих. За ингээд нэг охинтой ингэж яваад нөгөө охин чам чиний ингээд охиныг чим хайртай хүнийг ингээд сануулаа. Ингээд явж жагаад тэнцээ Fireflies дээр оцсон чинь нөгөө мэдрэл тархинд нь байгаа тэр чинээс вакцин гаргаж авах боломжтой. Гэх юм бол чи Joel-тай адилхан сонголт хийх байсан уу? Эсвэл нүдэ ханаад өнгөрөх байсан. Окей, наад чинь миний хайртай хүнийг сануулад байгаа шүү дээ. За жишээлбэл би одоо хүүхдгүй байгаа. Гэхдээ надад тийм юу манай дүүгийн хүүхд байгаа тий. Би тэрэндээ маш их хайртай. За нөгөөтгөө авч чод
тэнцээ аваачаад за та нар вакцин гаргадаг хүсч наадах чи алж ээж гаргана гэвэл би Joel шиг л сонголт хийн. Тэгэхээр яг солиороод байгаа та нар. Тий. Энэ бас ингээд нөгөө тоглоомны ч түүхэнд тий айгу онцгой юм түүх мөр үлдээсэн тоглоомнууд юм. Яг энэ төгсгөлийн одоо үйл явдлаараа, клаймаксаараа киноны түүхэнд ч гэсэн ягаад тэгэхээр одоо ихэнх ийм кинонуудын зохиолыг харах юм бол utilitarian байдаг байхгүй. Нэгсэндээ илүү том сайн зүйлийн төлөө багахан хэмжээний золиос гаргаж болно гэж үздэг. За гэхдээ энэ бол одоо нөгөө манад одоо болж байгаа улс төртөө бол хамаагүй шүү тийм. Манад бол яг эсрэг нөхцөл болох гэдэг. Хүмүүс амар энийг амар өөр дөрөө хүлээж аваа солиорох гэдэг ш магадгүй. Ийм байдаг тийм. Одоо шин Resident Evil ч юм энэ бүх иймэрхүү төрлийн survival тэг хүн төрөлхтнийг аварж байгаа кинонуудыг харах юм бол одоо trolley проблемыг тавиад utilitarianism-ыг ашигладаг. Энэ кинон дээр харин яасан бэ гэхээр индивидуализмыг ашигласан. Ерөөсөө л би өөрөө юу хүсэж байгаа юм бэ гэдгийг маш хүчтэй тавьж өгөөд би чин өөрөө хувь бодгол учраас ийм одоо тий юг шийдвэр сонголтыг хийж байна гэх. Энэ дээр яг хүмүүс ингэж хоёр хуваагддаг. Ерөөсөө яг спектрийн хоёр талд очдог. За utilitarian одоо над чиг utilitarian хүмүүс бол ерөөсөө шууд эйлийг бол за нүдээ анал өнгөрөө нэр. Одоо энэ чинь тий нийт хүн төрөлхтний төлөө одоо 1 тэрбум хүнийг аврахын тулд нэг хүнийг би цааш нь харуулна гэдэг талд орчиж байгаа. Нөгөө индивидуалист хүмүүс бол яаж явах хэрэггүй. Энэ бол маш хэцүү сонголтоо гэдгийг ингэж байна. Тэгэхээр энэ бол ингээд мэдээж үзэгчийн, тоглогчийн одоо сонголтын асуудал. Гэхдээ энэ тоглоомн дээр индивидуализмаар явсан, independent-ээр явсан өөрөө ингээд хүн болгоны бас сэтгэл үлдсэн сонголтууд юм. Дээрээс нь үүгээрээ энэ тоглоом зохиол энэ хүрээд дуусаагүй шүү гэдгийг харуулж байгаа байхгүй ерөөсөө. Цаашаа үргэлжлэнэ шүү гэдэг. За хэрвээ манай үзэгч нар анзаарах юм бол та ингээд энэ киног үзэж байхдаа ялангуяа манай дорны соёлд байдаг карма гэдэг зүйлийг байнга харна ерөөсөө. Ерөөсөө карма гэдэг зүйл байнга энэ чинь гарч идэг тий. Би хин нэгэн муу дүрийг амьд үлдээснээс болж ч юм. Эсвэл хин нэгэн сайн дүрд би туслаагүйгээс болж ч юм. Тэрний муу эсвэл сайн үр дагаврууд эргээд над дээр ингэж байнга ирж идэг. Ерөөсөө энэ тоглоом энэ киноны зохиолын нэг гоё одоо ингээд амар сайн бадсан зүйл нь кармаг тийч маш сайн барьж өгсөн. Гэтэ энэ нь би карма үнэн гэсэн үг биш шүү те. Чин зүгээр л ямар нэгэн зүйл үр дагавар байдаг гэдгийг аягүй сайн харуулж байгаа. Тийм учраас манай Joel төгсгөлд хэд independent одоо шийдэл те чиний сонголтыг инх батын сонголтыг хийснээс болж түүнээс гарах үр дагавруудыг өөр дээрээ хүлээж байгаа байхгүй тийм чи. За ингээд part 2 гарах нь бол тодорхой болж байгаа. Тэгэхээр манай үзэгч нар маань бол part 2-ыг заавал үзээрэй. Яагаад тэгэхээр энд бол бүр ингээд би нөгөө нэг тоглоомн дээр нь юу гарахыг мэдчихэж байгаа. Яагаад тэгэхээр би PlayStation дээр гарахт нь геймплей үзээд гэтээ дуусгаагүй байгаа л та. Геймплей үзэж спойлдулсан мангар хүн байгаа. Тэгээд юу гардаг вэ гэхээр ерөөсөө л яг энэ Fireflies-уудыг манай Joel устгаснаас болсон тэр үр дагавар буцаад Joel-ийн нуруунд дээр ирнэ. За тэр үр дагавраас болсон одоо үйл явдлууд маань буцаагаад Эйли дээр ирнэ. За ингээд эн чинь маш том дүрийн independent дүрүүдийн одоо индивидуализмын зөрчлүүд гарч ирнэ тийм чинь. Эцэст яах вэ гэдэг тийм. За тэр нь бол бүр үнэхээр гайхалтай аимшигтай юм сонин зөрчлүүд гарч ирнэ. Тэгээд би бүр яасан бэ гэхээр ерөөсөө яасан. Мен дээрээ би нэгдүгээр үлдрэлт Эйлид илүү хайртай байсан бол хоёрдугаар үлдрэлт би ингээд тоглоомын тэр бичлэгийг үзэж яхад Эйлиг жоохон үгүй ядчихсан тийм. Үнэ л хэлээ ерөөсөө. Эйлийн бүр ямар тэнэг мангар охин бэ гэж утсан заяа. Тийм хэмжээнд очтол энэ киноны зохиолоод иргэнэ. Тэгэхээр заавал үзэх хэрэгтэй. Одоо тэгэхээр HBO Univision дээр орцсон байна гэдэг чинь бүр үнэхээр гоё юм тий. Зүгээр нэг орой гоё гэр бүлээрээ сууж байгаа ч юм орой тий. Гэр бүлээрээ сууж байгаа. Эсвэл найз охин найз залуутайгаа сууж байгаа. Эсвэл гоё ганцаараа чипс аваад. Тэгээ би болохоор ингэдэг байхгүй. Жантайгаа юм аваад чипс аваад, кола аваад, тэгээд ананас аваад тэгээ ингээд сууд. Тэгээ ингээд бинж очигээ сочдөг байхгүй ерөөсөө. Тэгээд сууд заавал үзээрэй гэж хэлэрүүл юм байна уу энэ. Ананас аваад. Тийм. Тэгээ ингэж суугаад үзчихсэн. Тэгэхээр их гоё л байдаг л яг гоо жоохон муу юм дураад татчихсан. Гэтэ ингэж заавал үзээрэй гэж зөвлөе. Санал болгоё зөвлөе гинэ. Бас энэ HBO одоо ингээд season 2-ыг гаргаад season 3 гарах нь бол тодорхой болсон байгаа. Тийм байлаа. Тэр бол шууд тодорхой болсон. Энд нэг гоё юм нь юу вэ гэхээр энэ season 2 өөрөө хоёр өөр перспективээс түүхийг өгүүлнэ. Нэг түүхийг. Тэр нэг гоё. Одоо нэгсэндээ тийм бид нар ямар нэгэн киног үзэхдээ ихэвчлэн зөвхөн гол дүрийн нүдээр ертөнцийг харж яадаг тийм.
За эсрэг дүрээр ингэж харсан кинонууд бол хитгэн байдаг. Яг хөө хитгэн ч гэжтэй ховор байдаг л та. За яг хөө эсрэг дүрийг гаргаж ирсэн гэх юм бол яг манай нэг Оддина гэх мэт кинонууд. Гэхдээ энэ Last of Us яаж байгаа вэ гэхээр нэг ийм гол шугамыг хоёр талаас нь бидэрт харах боломжийг өгнө. Нэгсэндээ нэг түүхийг хоёр өөр хүний сэтгэл мэдрэмж, хоёр өөр хүний нүдээр харах боломжийг өгснөөрөө эцсийн чинь аль нь туйлын үнэн бэ, аль нь туйлын буруу вэ, аль нь туйлын зөв бэ гэдэг дээр одоо очих хэрэгтэй болно шүү дээ. Тэгээ тийшээ ингэж хөтөлдөг. Тэр нь бол бүр ингэж үнэхээр агуу. За үнэхээр тоглож явахд бол бүр агуу. За киног нь үзэж явах ч бүр ингэ гайхалтай. Тэгэхээр season 2 бол биднэрт Эйли гэдэг дүр одоо нөгөө бидний хайртай дүр байгаа шүү дээ. Тэр дүрээ буцааж өгөөд Эйлигийн өнцгөр Эйли юу тулсан бэ гэдгийг харуулж байгаа. За season 3 бол одоо ингээд нэгэнд confirmed болцсон нөгөө талын дүрүүд гэж байгаа шүү дээ манай тийм үү. Тэр дүрүүд маань яаж Эйлитэй уулзаж яваад хэрхэн эдгээр хүмүүсийн хоорондох зөрчлүүд болон нийлэмжүүд бий болов гэдгийг гаргана гэж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө надад бол бүр үнэхээр ямар гоё юм бэ л гэж бодож байгаа. Би бол одоо ингээд season 2-ыг гяс үзчихэд season 3-ыг бүр ингээд яаж хүлээндээ л гэж бодож байна. Тоглоомны part 3 бол ойрын 10 жилдээ гарахгүй тодорхой болцсон байхгүй. Naughty Dog өөр юм дээр ажиллана гэдгийг амлалцсан. Тэгэхээр энэ бол ингээд маш том хүлээлтүүдийн нэг. Дээрээс нь энэ кино өөрөө ингээд энэ хүмүүст те одоо ингээд ямар нэгэн ном байлаа гэхэд тэр номыг хоёр талаас нь хоёр өөр нүдээр унших боломж олгож байгаа. Нэг гэсэндээ би нэг түүхийг хоёр өөрөөр харна гэдэг чинь би ингээд нэг түүхийн хугацаанд би хоёр өөрөөр зэрэг амьдарч байгаатай ялгаагүй болж байгаа байхгүй. Тэр нь бүр үнэхээр юм гоё санагдаж байгаа надад ерөөсөө. Тийм одоо яг нэг үйл явдлыг хоёр өөр оролцогч шүү дээ. Тэр хоёр талаас нь ойлгохоос нь харуулна гэж. За тэнгууд энэ дээр болохоор манай Game of Thrones ч гэсэн бас тиймэрхүү хандлагатай л та. За зөвхөн одоо энэ хинийхэн Night Walk биш юу лээ. Умардынхан өрөндийнхэн ямар байдгийн хоорондоо яагаад байлдаад байгаа. Энэ хойдлын дуудал зөв, уртлынх нь буруу, Cersei-гийн буруу гэлээдэг. Гэтэл бид Game of Thrones төгсгөл бид нэр Cersei-г өрөвдөөл дуусж байгаа шүү дээ, тий. Гэх мэтчлэн ер нь HBO энэ талдаа бас их юу юм байна. Одоо сайн ажиллаж байна нээлттэй. За тэгэнгүүт Game of Thrones дээр зохиолн дуусаагүй байхад сүүлийн 2 үйлрэлийг хийцэн чинь юу болсныг бид нар мэдчихэж байгаа. За тэгвэл Last of Us-ийн part 3 тоглоом нь гараагүй байхад эднэр бол мэдээж мөнгө бодоод 3 дугаар season 3 мэтрийг бол гаргана шүү дээ. Одоо season 3 4 гээд гаргах бах. Бас тэрнтэйгээ адилхан юм болчих вэ гэдэг бас юм болгоомжлол байгаа юм. Гэхдээ бас нэг тайвшрал байгаа нь одоо манай аюун дээр ажиллаж байгаа тоглоомыг бүтээгч ба шүү дээ. Нөгөө Neil гээд. Тэр гар өөрөө бас зохиол дээр нь суух одоо юм шинжтэй юм байлээ. Тэгэхээр нөгөөдөг чинь бас өөрөө одоо дотор нь юу бодогдож байдгийг бас яг тэр тоглоомныхоо зохиолыг үргэлжлүүлэх нь үү эсвэл зөвхөн цувралдаа зориулаад өөр зохиолоор явчих нь үү гэдээ бас энэ нэг сонирхолтой юм байна. Гэхдээ ямар ч гэсэн тоглоомыг бүтээгч маань өөрөө зохиол дээр нь суух юм байл. Тийм. Тэгэхээр бас их давуу тал байгаа юм. Бас яг хуу ер нь бол season 2 бол Last of Us part 2 гэдэг тоглоомны нэг хагас л та. Ерөөсөө л яг хагас нь. Season 3 бол нөгөө хагас нь байхгүй. Тэгэхээр зохиол бол одоо Game of Thrones-оор ярих юм бол зохиол бол нэг бичигдсэн зохиолтой чи бэлэн байж байгаа гэсэн. Арга ясвал нэгэнд хийгдсэн. Тэгэхээр тэрэнд бол би айгу санаа зовхгүй. Зүгээр юу санаа зовж байгаа вэ гэхээр дүр сонголтын асуудлууд Last of Us дээр маш их проблемыг дагуулж байгаа. Тэрэнд л жоохон санаа зовж байна. Бусдаар бол тэгээд бүх юм сайхан одоо нэг болондоо гэдэг чтэй болондоо бүтэндээ гэдгээр л явах бах та тэгээ. Тий. За тэр дүр сонголт гэснээс Bella Ramsey гэдэг охиныг сонгоцсон. За тэр сонгосноос хойш яг тоглоомныхын фэнүүд одоо юу ч болов тэнд баг бослог гарах шахсан юм болсон юм шиг байгаа юм. За нөгөө нэг хүн нь болохоор Pedro Pascal гэдэг нэг хүн байгаа шүү дээ. Одоо бүр хаасаагүй энэ нэг одоо зурх тасаагаар л энэ нөхөр яаж их юм аа нэрээ. Бүх юм дээр л энэ нөхрийг тоглуулдаг боллоо. Гэтэ өөрөө ч чадварлагч жүжигч юм. Гэтэ сүулт дэлбэлсэн гэдгийг нэс тооцох юм бол гар бол үнэхээр дөрүүдээ маш сайн гаргаж байгаа. Тэрэн дээр бол бүр ярих юм байхгүй. Тэгээ надад бол ер нь тоглоомноос авсан энэ дөрүүд дээр хамгийн гоё хоёр дүр бол манай Joel-ийн дүрийг бүтээсэн Pedro Pascal, тэгээ Joel-ийн дүүгийн дүрийг бүтээсэн энэ хоёр жүжигч юм. Бүр үнэхээр гоё жүжигчд тавьсан. За Bella Ramsey дээр бол би яалтчгүй жоохон эхэндээ яг үнийг хэлсэс нэг гасны дараа бол дуртай байсан юм аа. Таалагдсан. За болж जैन тий. Эн чинь нөгөө нэг кино гэдэг перспективээр би ээлийг харах юм бол ийм байж болно гэж бодож байгаа байхгүй. Гэтэл яг би season 2 үзээгүй л байгаа. Гэтэ нөгөө ингээл энэ тэнд харахад бол season 2 дээр манай жүжигчнээ жоохон жүжиглэлтийн юуны ур чадрын асуудал байсан юм уу гэсэн юм асуудлууд яригадаад байгаа л та. Тэгэхээр бас мэдэхгүй. Ягаад тэгэхээр
Эли гэдэг дүр маань өөрөө part 2 дээр энэ чин 18 хүрээд насан турж байгаа дүр байгаа шүү дээ. Бүр ингээд том болцсон. Тэгээд ийм өөрчлөлтүүд явагдаж байгаа. Тэгэхээр тэрийг ингэж бүрэн гаргаж чадаагүй байж магадгүй гэж таамаглаад байна. Тэгээ үзснийхэн дараа магадгүй хойлоо нэг дугаар хийгээд ярихад илүү тодорхой болох байх тийм. Тэгээ чи бүр ярих юм зөндөө ихтэй кино season 2-ыг бол бүр маш хүлээж байгаа. Би одоо үзэх гэж хүлээж байгаа тийм. Завал гарахгүй байгаа болохоос биш. Гэтэ яг үзчих юм бол бүр ярих юм бас энэ нэгээс тутахгүй л байх болоо гэж бодож байна. За тэгээ бэлгүүнүүд бол хоёлаа дараагийн дугаараар үзчихэд хизээ чинь тий ирэх улиралт ч юм уу дараагийн нэг үргэлжлэл дугаарыг хий та. За тэгээ. За баярлаа. За бэлгүүн маань кино шинжлэх ухааны нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сугаар болон NTV телевизээр зам 83.3 107 столгийн Од Мөндөр радиогоор хүрлээ. Өнөөдрийн дугаарыг хамтдаа жаргалтай Univision ивент гэсэн. За бэлгүүнээ дараагийн дугаараар уулзъя. Баярлаа. За бай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйцэтгэлийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.